Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээрээ нэгсийн нэгтлэн бодох бүртгэл програмын ажлын цагийн бүртгэл баримттай дэлгэрэнгүй танилцгаая. Эхлээд ажлын цагийн бүртгэл баримтанд мэдээлэл бүгэлэхийн тулд зарах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Эхнийх нь байгууллагын мэдээлэл оруулж байх үед бусад гэх хавцсны ажлын график гэх талбарт мэдээлэл бүгэлсэн байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрвээ энэ талбар хоосон байгаа тохиолдолд ажлын цагийн бүртгэл баримт дээр ямар ч мэдээлэл бүглэгддэггүй. Ажлын цагийн бүртгэл дээр мэдээлэл бүглэгдөөгүй байх дараагийн шалтгаан нь таны үүсгэсэн байгаа ажлын графикийн хугацаа дууссан байх. Хугацаанд дууссан ажлын график нь дараах байдлаар харагддаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд хугацаанд дууссан ажлын графикт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Одоо ажлын цагийн бүртгэл дээр ажиллах ёстой хоног болон ажиллах ёстой цаг ямар лавлгаанаас гардаг талаар танилцгаая. Түрүүнд үрдсэн ажлын график гэх лавлгаанаас мэдээллүүд татагддаг. Тэгэхээр ажлын график лавлгааны элементээ нээж үзцгээе. Ажлын график дээр байгууллагын ажиллах өдөр болон ажиллах цагийг нэг бүрчлэн оруулж өгөх хэрэгтэй. Хэрвээ өдөр нь аль эсвэл цаг нь дутуу оруулсан тохиолдолд сарын эцэст нийт мэдээлэл буруу бодогдох болно. Энэ хэсэгт харагдаж байгаа мэдээллийн дагуу зүүн дээд хэсэгт байгаа энэ регистрт мэдээллүүдээ бүгэлж өгдөг. Яг энэ харагдаж байгаа чагсаалтаас л ажлын цагийн бүртгэл баримт өөрийн мэдээллүүдэд татдаг. Үүнээс гадна ажлын график лавлгааны баруун доод буланд үр дүн гэх товч бий. Уг товч дээр дарвал тухайн сарын нийт ажиллах ёстой өдөр хараар амралтын өдөр улаан өнгөөр харагддаг. Амралтын өдрийг ажлын өдөр болгохын тулд солих гэж буй өдөр дээрээ хулганаараа 2 товшино. Сүүлийн анхаарах хэрэгтэй зүйл нь ажилчид өөрсдийн хийдэг ажлаасаа шалтгаалan өөр графикийн дагуу ажилладаг тохиолдолд ажилд авах баримтанд зөв график холбож өгсөн байгаагаа шалгаж үзэх хэрэгтэй. Одоо ажлын цагийн бүртгэлийнхээ онцлогтой танилцгаая. Шинэ баримт үүсгэж онцлогуудыг туршиж үзье. Баримтын толгой хэсэг мэдээлэл оруулах 2 төрлийн арга байдаг. Эхнийх нь нийт хугацаагаар, хоёр дахь нь өдөр. Нийт хугацаагаар гэх төрлийг сонгох үед тодорхой хугацааны интервал сонгоод ажлын цагаа бүрдүүлэх боломжтой болдог. Гэвч хугацааны интервалыг 1 сар дотор л зааж өгөх боломжтой. Ажлын цагийн бүртгэл баримт бас нэг онцлог нь 3.0-36-гийн 2 хувилбараас эхлэн Excel файл уншуулж оруулах боломжтой болсон. Энэ боломжийг ашиглахын тулд баримтын хүснэгт хэсгийн файлаас ачааллах гэх товчийг дарна. Програмд 3 өөр төрлийн форматыг уншиж оруулах боломжтой. Эхний формат нь дараах байдлаар харагддаг. Уг формата ажлын цагийн бүртгэл баримт руу оруулахдаа хүснэгт хэсгийн файлаас ачааллах гэх товчийг дараад үүний дараагаар нэгдсэн цонхны вариант 1 гэх хувилбарыг сонгоод Excel файлаас унших гэх товчийг дарна. Уг товчийг дарахад файлын байршлыг зааж өгөх цонх нэгддэг ба файлаа зааж өгөхөд програм файлыг боловсруулдаг. Боловсруулсан мэдээллийг ажлын цагийн бүртгэл баримт руу шилжүүлэхийн тулд оруулах гэх товчийг дарна. Хоёр дахь форматыг туршиж үзье. Энэ формат нь дараах байдлаар харагддаг. Хоёр дахь хувилбараа сонгоод уг чагтлаад файлаа боловсруулж үзье. Excel файлыг боловсруулж буй энэ хэсэг нь ажилчдын нэрийг ажилтан лавлгааны бүртгэлийн дугаар гэх талбар дээрх кодны тусламжтайгаар таньдаг. Тиймээс ажлын цаг бүртгэдэг төхөөрөмж дээр оруулсан кодтой ижил кодоор ажилтан лавлгааны элементийг дугаарлах хэрэгтэй. Сүүлийн формат нь дараах байдлаар харагддаг. Хоёр дахь форматтай ойролцоо болно. Уг форматаа оруулж үзье.